За намайг Инхбатай Арун Болд гэдэг Орхон аймагт бүсийн онцлогын эмчилгээний төвийн урдлаг андрологийн мэс цэцлийн эмч байна. Манай Орхон аймагт бүсийн онцлогын эмчилгээний төвд анх 2019 онд эрэгтэйчүүдийн кабинет нэртэйгээр урдлаг андрологийн кабинет үйл ажиллагаагаа эхэлж 20 оноос эхлэн бөөр шээсний замын дурангийн мэс цэцлүүд эхэлсэн байна. 22 онд мөн хаалганы багаж тоног төхөөрөмжийг өргөжүүлсэн. 24 онд яамнаас бөөрийн мэс цэцлийн дурангийн багажнуудтай болсноор дурангийн мэс засал Орхон аймагт эрчимтэй хөгжиж нутагссан байна. За Орхон аймагт урлагийн дурангийн мэс засал хийгдэж эхэлж нутагснаар 21 аймагт энэ жишг болж бүх аймагт урлагийн тоног төхөөрөмжөөр хангагдсан энэ төрлийн мэс заслууд хийгддэг болсон байна. Жилдээ урлагийн кабинетээр 1500-аас 1800 хүн үзлэг онцлогоо эмчилгээ хийлгдэг. 200-аас 250 хүн дурангийн мэс засалд ордог. 50 орчим хүн нээлттэй хаалганд орж байна. Урлагийн дурангийн мэс засал нь хүрц бага, зовир шаналгаа бага, хүчтэнд гарах өвдөлт эрсдэл бага гэдгээр онцлогтой мэс засал юм аа.